нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 30%, бондын төслөөр 24.9%, хотыг дулаанаар хангах томоохон станц бөгөөд 2016 онд ашиглалтанд. За ингээд та бүхэндээ орлогч дарга Батцогт хариуцсан. За Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 4 жилийн хугацаанд дэд үтцийн салбарт хийгдсэн ажлуудыг бас дэлгэрэнгүй төвчөн бас танилцуулъя та бүхэндээ. За авто замын салбарт Баянзүрх дүүрэгт 2012-оос 16 оны хооронд нийтдээ 54.4 км хатуу учирттай авто замын шинэ барилгын ажил болон өргөтгөл шинжилгээ ажлууд хийгдсэн байгаа. За мөн Баянзүрх дүүргийн томоохон одоо 4 уулзварыг шинээр нэвтрэх чадвар бүхий олон улсын стандартт нийцсэн одоо авто замын уулзварыг шинжилсэн. Бүхий өргөө, дархийн уулзвар, за дархан менжийн уулзвар, за монелийн уулзвар гэсэн. За энэ ажлууд хийгдснээр Баянзүрх дүүрэг зүүн хэсэгт Улаанбаатар хотын төгжрлийг 15%-аар одоо бууруулсан гэсэн ийм одоо тоон судалгаа үзүүлэлтүүд гарсан байна. За мөн Баянзүрх дүүрэг маань нийт 28 хорооноос 20 хороо гэр орооллын хороод байдаг. За үндсэндээ Баянзүрх дүүргийн 70 орчим хувь бол одоо гэр орооллын одоо гэр ороол байдаг. За гэр ороолт маань бас тулгамдж байгаа бас томоохон асуудал бол гэр орооллын гудамж сүүлийн одоо жилүүдэд бол одоо маш их хэмжээгээр одоо нарийсан игдрэл гэмтэлтэй инхэл донхол болсон. За энийг бол дүүргийн төсвийн хөрөнгөөр шинэ одоо 3 техник авто замын одоо 3 техник авч ашиглан за сүүлийн 2 жилийн хугацаанд нийтдээ 225 гудамжны 89 одоо утааш метр километр замыг бол одоо хусаж тэгшилсэн ийм одоо авто замын салбарт бол одоо бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийсэн байгаамаа. За дүүрэг маань өнгөрсөн одоо 50 жилийн ойн хүрээнд дүүргийн одоо иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор хоёр байршил дээр одоо томоохон одоо хөрөнгө оруулалт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон одоо зохицолбор газрыг бий болгосон байгаа. За үүний нэг нь бол дүүргийн одоо таглах дуул Баянзүрх хараханд бол тогтчлтын ажлыг хийсэн байгаа. За мөн нийслэлд одоо томоохон тооцогдохоор төлөвлөгдөж байгаа дариг зохицолборыг барьж байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн байна. За одоогийн байдлаар тогтчлтын ажлын явц бол одоо эхний 50% та ажлууд хийгдэж байна. За эх жилүүдэд бол үргэлжлээд энэ ажлууд маань хийгдээд ингээд явна. Ер нь бол цаашдаа энэ дариг зохицолбор одоо үндэсний одоо хэмжээний Улаанбаатар хотын одоо хүрээлэн цэцэрлэгт хүрээлэн болгохоор зорилго тавина гэж ажиллаж байна. 2013 оноос дүүргийн засаг даргын санаачлагаар дүүрэг хөгжлийн төв байгууллагыг шинээр байгуулсан байгаа. За энэ хүү байгууллага маань дотроо газар хөгжлийн холбоо буюу за сөөх гэсэн хоёр үндсэн албатай үйл ажиллагаа явуулдаг. За энэ албаар дамжуулаад 80 гаруй иргэдийн бүлэг одоо байгуулагдаж үйл ажиллагаа явуулж нийт 20 байршил жишг гудамжийг бий болгосон байна. Тэгэхээр бид ямар ч байсан манай тамгын газрын зүгээс 65 албаа агштайгаар дээрх 331 мянган хүн амд үйлчлүүлж ажиллаж байгаа. За 2013-аас 16 оны тухай гэх юм бол Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар маань 2 удаа нийслэлд нэмэгдэж ажлын үр дүнгээр тэргүүлсэн байдаг. За мөн Баянзүрх дүүргийн 6 хороо нийслэлийн шилдэг тэргүүний хороогоор шалгалсан гэдгээс тавхан дуулах таатай байна. За 2012-оос 16 оны тухайд нийтдээ засаг даргын тамгын газрын ажлын албаны зүгээс 3024 захирамж за 2252 тушаалын төслийг бас боловсруулж ажилласан байгаа. Өөр нэгэн аж ахуйн гэж бид нартай гэрээ аваад за өдөртмийн үйл ажиллагаа явагдаж байна. Засгийн газрын түвшинд улсын хурлийн түвшинд за 17 оны байдлаар Баянзүрх дүүрэгт улс нийслэл орон нутгийн төсвөөр нийт 56 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөв тусгагдсан байгаа. За үүнд 23 дугаар хороонд баг сургууль цэцэрлэгийн зохицолбор барилга, 14 дугаар сургуулийн барилга, 1000 хүний судалтай спорт зохицолборын барилга, 23 дугаар хороонд байршилтай цагдаагийн 3 дугаар хэлтсийн барилга зэрэг томоохон ажлууд энэ 2017 онд хийж гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж байгаа.